цаана. Хараалч. Өө босгоны хэмдэ бол надад айгүй хэцүүлэг байсан. Тэгээд одоо ингээ олон жил үргэлжлээд тэгээд ер нь ингээ амьдралтай айгүй тийм ажил болтой холбоотой болоо. Тэгээд энэ одоо л ер нь ингээ амьдралын нэг хэсэг хэлцээр нь тасал хэлсэн дөө. Өглөө ер нь гоё кофе, гоё өгчмөл өглөө гоё ойлгож байгаа юм шиг санагддаг шүү дээ. Кофетэй хамгийн зохицох хөгжим гэх юм бол миний хувьд jazz pop, тэр дундаа Noja Bass-ийн хөгжмүүд ажиллааны хэд айгүй гоё тийм зохицож өгч байгаа юм шиг санагддаг шүү дээ. Артны хувьд гэх юм бол ингээ сэтгэл санаа дагаад юм шиг ер нь санагддаг. Заримдаа ингээ гоё арт гардаг, заримдаа болохоор муу арт гардаг. Тэр нь арт гэхээс илүү ер нь ингээд яг зөв одоо эспрессо тэнгуүтэй зөв сүний температур тэр хоёрыг нь тохируулж чадвал ер нь гоё амттай зөв кофе гарна. Надад л ер нь тэгж санагддаг. Яалэр нь арилгаага арт идэх чихээс илүү бол энэ гоё чанартай кофе өндөө ийл гэж ер нь боддог. Ер нь тийм зорилготой байдаг. Хамт ажиллаж байгаа хүмүүсийн ер нь хүн ер нь артаа ямар ч амьдралтай гэж болох юм болохоор ер нь тайван хүлээцтэй ер нь лайл болох тийм ойлгоо ил гэж боддог. Тэгэл гоё хөгжим сонсоод тэгэл гоё өглөөний цай авах тэгэл хамгийн гоё шүү дээ. Тэгэл араас нэг кофе ууж өгöd. Жижиг зүйлээс сад жаргалыг мэдрээд сурч байгаа юм байна. Амьдрал арай өнгөтэй байсан юм байна шүү дээ.